За сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. За сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. За миний яриа сонсогдож байна уу манайхаа? Доор нэг комментаар бичээд өгвөл миний яриа та нарт сонсогдож байна уу? За сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. За миний яриа сонсогдож байна уу манайхаа? За бүгдэнд нь орой минь хүргэе. Сайхан наадсан уу? Сайхан наадсан уу? За сайн уу заяа. Сайхан наадсан уу? За манайхаа хин нэг нь доор коммент бичээд өгөөч. Миний яриа сонсогдож байна уу? За хэдүүлээ маш чухал зүйл ярихаасаа өмнө яриа маань сонсогдож байна уугүй юу? Бас нэг шалгачээ те манайхаа комментаар бичээд өгөөрэй. Миний яриа сонсогдож байна уу? За миний яриа сонсогдож байна уу? За орой минь бүгдээрээ сайхан наадсан уу? За миний яриа сонсогдож байна уу? Надад хэлээд өгөх хүн байна уу? Яриа маань сонсогдож байна уу манайхаа? Сонсогдож байна гэж бичсэн байж тээ. Баярлалаа. Баярлалаа. Хөөрхөн юм бэ. За сайн байцгаана уу? Баярлалаа. За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ орой мэндийг хүргэе. За Монголд орой болж байгаа учраас тохиромжтой цаг гэж бодоод энэ цагт лайва эхлүүлж байна. За бүгдээрээ сайхан наадсан уу? За өнөөдөр та хэдийн олон цагийг авахгүйгээр маш богинохон хугацаанд маш чухал хэрэгтэй нэгэн лайвыг бас хийх гэж байна. За тэгэхээр энэ лайвтайгаар хамт байгаараа та нарынхаа нэлээд олон цагийг бол өрөхгүй маш богино хугацаанд хэрэгтэй чанартай мэдээллийг хүргье гэж бодож байна. Яагаад гэвэл энэ зүйл хүн болгонд хэрэгтэй. За хүн болгон сэтгэлийн амар амгалан яаж тайван амьдрах уу, яавал аз жаргалтай болох уу, яавал баяр баясгалантай амьдрах уу гэдэг зүйлийг өнөөдөр боддог болсон. Та бид нар бүгдөө өнөөдөр яаж аз жаргалтай болох уу, яавал би баяр баясгалантай болох уу, яавал би аз жаргалтай амьдрах уу, яавал би сэтгэлийн амар амгаланг олох уу, яавал би өөрийгөө ойлгох уу, яавал би өөрийгөө илүү хурдан таних уу гэдэг зүйлүүдийг хүн болгон өнөөдөр бодож байгаа. Тэ урд өмнөх үетэй харьцуулахад яаж хоолоо олох уу, урд өмнө бол бид нар яаж амьд үлдэх үү, яаж хоолоо олж идэх үү гэдэг зүйлүүдийг ярьдаг байсан бол өнөөдрийн нийгэмд бид нар яаж сэтгэлээ эрүүл байлгах уу, яаж аз жаргалтай байх уу, яаж хорон бүгдийг мэдэрч аз жаргалтай байх уу гэдэг зүйлийг бид нар хайдаг болсон. Өмнө бол бид нар хоол олохыг боддог байсан, яаж амьд үлдэх вэ гэдгийг боддог байсан бол одоо бид нарыг арай өөрчлөгдсөн. Бид нар яаж сэтгэлийн амар амгалантай амьдрах уу, яаж энэ стресс ихтэй энэ нийгэмд бүх юм инфляц нэмэгдэж байгаа, аюулгүй байдал маань зарим нэг талаараа алдагдж байгаа. Тэгээд энэ технологийн энэ 900-д янз бүрийн төрлийн мэдхгүй өвчнүүд шинээр гараад байна. Харьцангуй нас баралт бас залуужаад байна гэх мэтчлэн энэ зөндөө зүйлүүд болоод байгаа нийгэмдээ би яаж эрүүл байх вэ? Би яаж сэтгэл зүйн хувьд эрүүл байх вэ? Би яаж аз жаргалтай болох вэ гэдэг зүйлийг манай Файз ахтай маань дандаа ярьдаг.
За энэний нэг нь болохоор ховс. За ховсын эмчилгээ маань даалт ухамсартай ажилладаг хамгийн үр дүнтэй ийм арга байгаа. Сэтгэл заслын хамгийн үр дүнтэй аргуудын нэг номерийнх нь болохоор ховс байдаг. За зөндөө аргууд байгаа л да. Сэтгэл заслын маш олон аргууд байдаг. За зурган арт терапи буюу зурган сэтгэл засал гэж байна. Саунд терапи буюу дуугаар сэтгэл засдаг арга байна. Тэгээд мөн өшөө олно тийм ээ. Тэгээд нөгөө бөө мөөгийн тэр янз бүрийн сэтгэл заслуудын аргууд бол байна. Body therapy байна. Биеийн дэх ингээд травмануудыг арилгадаг аргууд байна. Энэ олон сэтгэл заслын аргуудаас хамгийн үр дүнтэй, хамгийн хурдан хугацаанд үр дүнд хүрэхийг хүссэн хүмүүст зориулагдсан арга бол ховсын арга. За яагаад гэвэл манайхан айгүйх тийм хурдан үр дүнд хүрэхийг хүсдэг. Ерөөсөө хурдан урдан өнөөдөр эмчилгээ хийлгээл ер нь хурдан үр дүнд хүрэхийг хүн болгон хүсэж байна. Манай дээр хандж байгаа хүмүүсээс нийтлэг хараад ахад хүмүүс ер нь хүлээх дурггүй юм хийлгчээд үр дүн хүлээхийг хүсэхгүй байгаа учраас ер нь бол хамгийн хурдан үр дүнтэй арга буюу ховсын аргыг сонгол та нарт илүү хурдан үр дүнтэй гэж хэлмээр байдаг. Мэдээж хэрэг зурган сэтгэл засал, бусад сэтгэл заслын аргууд маань үр дүн авчирна. Гэхдээ олон оролт шаардлагатай болно, хугацаа хэрэгтэй. Харин ховсын сэтгэл заслын арга маань эхний удаагийнхаас л үр дүн авдгаараа ялгаатай. Жишээлбэл та фобиогоо арилгах, өндрөө сайхан айдсаа арилгах, эсвэл үхээ сайхан айдсаа арилгах, эсвэл өвчин тусгаас айх айдсаа арилгуулах гэж ирсэн бол танд ганцхан удаагийн ховс хангалттай. Ганцхан удаагийн ховсоор таны тэр өнөөдрийг хүртэл айж явсан тэр айдсыг, өнөөдрийг хүртэл таны тэр өндрөөс айж явсан айдсыг аваад хайдаг гэсэн. Тэгэхээр ховс ер нь бол үр дүнтэй эмчилгээ. Гэхдээ мэдээж бүх зовөр буюу бүх төрөл дээр нэг удаа орно гэсэн үг биш. Ерөнхийдөө айдсын хувьд гомдол, айдас зэрэг хөнгөн хэлбэрийн шинжүүдтэй зүйлүүдийн үед нэг удаа ороход хангалттай байдаг. Түүнээс гадна нойргуудл хэрвээ та нойргуудл арх тамхинд дондолт хит их иддэг, сэтгэл түгшдэг, сэтгэл гутралд орчихсон, үхмээр санагддаг, магадгүй үхэх тухай боддог. Тэгээд тий нарциссист эсвэл төрөмгийлэгч ч юм уу. Тэгээ ийм төрлийн асуудлуудаар хэрвээ та ирэх юм бол энэ бол арай хүндэрсэн асуудал, таны шалтгаан олон шалтгаантай гэсэн үг. Тийм учраас шалтгаан болгоныг нь ховсоор авч хайхаараа та 3 удаа ч юм уу дунджаар орох хэрэгтэй болно гэсэн. Хэдэн удаа ховсод орохыг таныг эхний удаагийн оншилгоонд орсны дараа мэдэгдэн гэсэн. Тэгэхээр оншилгоо хийхээс өмнө шууд таныг би 3 удаа орно гэж хэлж чадахгүй байх юм. Тэгэхээр таны нөгөө тэр сэтгэлийн шарах гэмтэл маань хэр гүн бэ гэдгээс шалтгаалх нэ. За тэгэхээр ховсын эмчилгээ гэдэг маань бидний даалт ухамсартай ажилдаг хамгийн үр дүнтэй арга байх нь. Өөрөөр хэлбэл бидний даалт ухамсарыг нээж даалт ухамсар дотор байгаа асуудлуудыг илрүүлж түүнийг засахад гүүр болж өгдөг арга байх нь. За тэгэхээр бид нар ил ухамсар, даалт ухамсар гэж мэднэ тийм ээ. Та нар маань зөндөө подкаст, магадгүй өөр багш нараас зөндөө сонссон бах. Магадгүй зарим нь манай сургалтанд суусан бах. Тэгэхээр даалт ухамсар, ил ухамсар гэдэг хоёр ухамсар биднэрт байгаа. За ил ухамсар нь бидний энэ тархины 3-аас 5% эзэлж байгаа. Ил ухамсар бид нарыг нийт 100%-ийн 3% ил ухамсар маань эзэлж байгаа. Тэгвэл тэр үлдсэн 97% нь бид нарын энэ бие дээр байгаа даалт ухамсар байх нь. Даалт ухамсар бол бид нарын ерөөсөө өгөгдлийн сан гэсэн. IT хэлээр ярих юм бол өгөгдлийн сан, бид нарын мэдээлэл, датанууд бүгд тэнд байж идэг. Тэр өгөгдлийн санг бид нар даалт ухамсар гэж хэлж болно. Бид нар альва нэг мэдээллийг фолдер үүсгээд, файл үүсгээд бид нар компьютерт хадгалдаг штеп. Яг тэрнүү шиг бид нарын
энэ хорвоо дээр төрснөөс одоо өнөөдрийг хүртэлх бүх мэдээллүүд бид нарын даалд ухамсар дээр буюу бид нарын бие дээр хадгалагдаж байгаа. Тэр даалд ухамсар маань бид нарыг 97% удирдах байгаа. Тэгэхээр та бодож байгаа бах би юмд хурдан одоо шийдвэр гаргадаг. Би ер нь уурлахаараа өөрийгөө барьж дийлдэггүй. Энийг би аваасаа авсан, энийг би ээжээсээ авсан, эсвэл би угаасаа ийм хүн, би угаасаа ийм түрэмгий, би угаасаа ийм зөөлөн хүн гэд бодож байгаа бах. Энэ бол бид нарын даалд ухамсар дээр бичээд авсан програм. Түүнээс биш бурхан бүх хүнийг ижилхэн заяасан, хэнийг ч гэсэн чи түрэмгий болоо, чи эсвэл чи одоо тэр нарциссист бол гэж заяагаагүй тий. Бид нар амьдралынхаа явцад даалд ухамсар дээрээ тэр мэдээллийг бичиж аваад уурлангууд юм аваа шидчихдээ юм байна. Уурлангууд эсвэл эсвэл багада аав ээж нь арх уухыг үдсэн хүмүүс маань за уурлах юм бол стресс ихтэх юм бол арх ууд юм байна. Энэ арх гэдэг зүйл чинь бид нарын өөр уцаарыг одоо дардаг зүйл юм байна гэж тарих хүлээж авна. За үүнээс гадна хамгийн чухал жишээ бол мөнгөн дээр гардаг. Багасаа л мөнгө хүрэхгүй, мөнгө баг, мөнгө хүрэхгүй, цалин хүрэхгүй, цалин буухаар авна гэдэг зүйлийг ярьсаар байгаад хүүхэд мөнгөний блоктой болж байна. Хүүхэд тэр байхгүй, мөнгө бол дуустдаг, мөнгө бол хүрдэггүй гэдэг зүйлийг бүхэл бие дээрээ одоо нөгөө яс махандаа тултал бичиж аваад өнөөдөр тэр хүн 1000 ажил хийсэн ч цалингаас цалингийн хооронд мөнгө тогтохгүй, мөнгө нь хаашаа явсан нь мэддэхгүй үргэлдээд дуусаад байгаа. Тэгэхээр энэ зүйл юутай холбоотой вэ гэвэл тэр хүний багадаа авсан тэр програмтай холбоотой. Тэр хүний багадаа авсан програмтай л холбоотой. Тэгэхээр одоо та нар маань бодож байгаа яагаад би ховсод орох ёстой юм бэ? Ховсод орсны дараа ямар нэгэн сөрөг нөлөө байгаа юу? Тэ би ховсод орсны дараа нэг мангар болчих үү дээ. Нэг паниктад тийм болчих үү дээ гэж зарим асуултууд ирдэг. Тийм учраас бид нар өнөөдрийнхөө лайваараа энэ хүмүүсийн одоо энэ эргэлзээд байгаа энэ асуудлуудыг мэдхгүй байгаа энэ зүйлүүд дээр мэдээлэл өгөхөөр өнөөдрийн лайвыг хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр ихэнх хүмүүс тэгж чат бичдэг. Ховсны дараа ямар нэгэн эн чинь илүү дутуу сөрөг нөлөө байхгүй үсттэй. Ховсод орсны дараа би мартамхай болчихгүй үсттэй. Би сэрэхгүй байхгүй үсттэй гэж асуудаг. Тэгэхээр манайха ховс бол шинжлэх ухаанаар батлагдсан одоо сэтгэл заслын хамгийн үр дүнтэй эмчилгээ. Тэгэхээр энэ бол ямар нэгэн шашин биш. Энд хийгдэж байгаа ховс ямар нэгэн одоо тийм бөөч юм уу, тийм аймаар тийм шашны урсгалын зүйл биш. Энд орж байгаа хувьсын эмчилгээ бол шинжлэх ухаанаар батлагдсан сэтгэл заслын эмчилгээ. Тэгэхээр та нөгөө нойрноосоо сэрэхгүй бол яах вэ? Одоо би ховсын дараа мартамхай болчвол яах вэ? Хүүхдээ оруулцдаг хүүхэд маань одоо ямар нэгэн сөрөг нөлөөтэй болоод мангар тэнэг болчих вэ гэж бодох тэгж айх шаардлага байхгүй. Харин ч бид нар юунаас айх хэрэгтэй вэ гэвэл тэр травматагаа яваад ахаас айх хэрэгтэй. Өнөөдөр гашуун бөгөөд үнэн үг бол өнөөдөр та травматагаа нүүр тулахгүй бол таны үр хүүхэд тэр травматай чинь нүүр тулна. Өнөөдөр та травматагаа нүүр тулж тэр травмагаа эдгэхгүй бол таны үр хойч тэр травмааг өвлж аваад түүнтэй тэмцэнэ. Тэгэхээр одоо өөртөө байгаа травмагаа барьж аваад эмчлээд энэ хүрээд зогсоогоод цэг тавиад энэ амьдралыг өөрчлөх үү? Эсвэл үгүй. Эсвэл мөнгөө харамлаад эсвэл одоо энэ мөнгөө өөр юмд зарцуулъя гэд энэ юмд итгэж ядан травматагаа амьдрах уу? Травмагаа үр хүүхэдтэй өвлүүлж өгөх үү гэдэг сонголт таны гарт байгаа гэсэн. Тэгэхээр травма бол өвлөгддөг. Травма буюу сэтгэлийн шарах өвлөгддөг. Яаж гэдгийг би одоо хэлээд өгье. За жишээлбэл таны ээж маань одоо жишээлбэл таныг төрүүлсэн ээж нь одоо травмата багада хайрлагдаагүй маш их тийм нөгөө социализмын үеийн нөгөө хайрн
дотроо хална гаднаа гэсэн тийм одоо хүмүүжлэр өссөн гэж бодъё. Тэгвэл ээж нь мэдээж хэрэг травматай байгаа. Тэгэхээр ээж нь хэрвээ тэр травмагаа эдгэхгүйгээр таныг одоо энэ орчлон ертөнцийн дээр авчираад хүмүүжүүлэх юм бол танд 100% тэр травмаг өвлүүлж өгнө. Яаж вэ гэвэл таныг зодож, загнаж, одоо нөхөртөө уурс уураа танд гаргаж, хайрлагдаагүй тэр хүн болгоноос хайр хүсдэг тэр травма шархуудаа бүгдийг танд гаргах замаар та сонголтгүйгээр хүссэн хүсээгүй аав ээждээ таны аав ээжэд ямар програм байна, ямар шарах байна, ямар травма байна, та түүнийг өвлж авна. Сонголтгүйгээр. Та зүгээр л аав ээжээгээ одоо би аав шиг хүн болохгүй, би аав шиг архиудаг хүн болохгүй гэж та ил ухамсарын энэ 3% түвшинд та бодож байсан ч гэсэн та түүнийг таны бие даалт ухамсартай биччихэл байдаг. Тэгэхээр та хүссэн хүсээгүй сонголтгүйгээр энэ аав ээж таны эргэн тойронд байгаа хүмүүсийн травмаг та өөр дээрээ авч байдаг. Тэгээд та том болохоор яг ээжийнхаа хэлдэг байсан үгнүүдийг хэлнэ. Яг ээжийнхаа одоо хүмүүжүүлдэг байсан аргаар та хүүхдээ хүмүүжүүлнэ. Яг ээж нь хүүхдээ яг таныг яаж уурал загнадаг байсан яг тэр үгээр та загнаж хүүхдээ одоо зодож уурлах юм бол зохиод авдаг ч юм уу болохгүй гэдгийг мэдсээр байж ч уурлангуудаа хүүхдээ зохиод авдаг, алгадаад авдаг ч юм уу энэ зүйлийг та үл ухамсарын түвшинд ухамсарлахгүйгээр хийгээд байгаа байхгүй юу? Нөгөө 95% нь өдөрдөд байгаа. 3% та болохгүй, хүүхд зодож болохгүй, травма болно, шарахтай болно гэж мэдээд байгаа ч гэсэн 95% өдөрдөд байгаа учраас 97% нь өдөрдөд байгаа учраас санамсаргүйгээр тэр зүйлийг хийгээд байгаа гэсэн үг. Тийм учраас гашуун бөгөөд хатуу үнэн үг бол өнөөдөр та өөрийнхөө шарахыг эдгэхгүй бол өнөөдөр та өөртөөгөө ажиллахгүй бол таны үр хүүхэд тэр травматай тэмцэнэ. Та травматайгаа нүүр тулахгүй бол таны хүүхэд нүүр тулна гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг гэхээр зарим хүмүүс маань яг одоо энд манай пэйжийг дагж байгаа, манай пэйжид одоо энэ лайвуудыг үзээд ингээд хараад явж байгаа хүмүүс маань бас харцсангуу энэ талаарх мэдлэгтэй энерги ухамсарын түвшин арай өөр түвшинд байгаа хүмүүс. Үүнийг бүр огт сонсоогүй ч хүмүүс байгаа. Тэгэхээр ингээд өөрийгөө өөрчлөе гэж боддгоо. Би угаасаа ийм хүн, би угаасаа залхуу хүн, одоо би угаасаа өнгөрсөн, одоо би энүүгээрээ л дуусна. Би угаасаа тэрийг чадахгүй, би тэгж сураагүй, би угаасаа хүнийг уучлж сураагүй гэх мэтчлэн ийм одоо програмыг өөртөө өгөөд байгаа хүмүүс маань юу болж байгаа вэ гэвэл энэ хүмүүс маань хариуцлагаас зүгтж байна. Өөрийгөө өөрчлөхөөс зүгтж байгаа гэсэн үг. Өөрийгөө өөртөөгөө ажиллахаас зүгтж байгаа гэсэн үг. Зөвхөн би зүгтах амархан шүү дээ, тийм ээ. Би травматай хүн. За тэгээ яагаа би угаасаа ийм чадахгүй бол тэгээд явал та гэдэг ч юм уу те. Хань ижлүүд хосууд айгүй энэ үгийг олон хэлдэг шүү дээ. Тэгэл чадахгүй бол явал та. Тэгэл яваад өгөлдөө гэд ингээд ч юм уу те. Нөгөө хүн нь ингээд одоо хосынхоо болохгүй байгаа чанаруудыг хилээд өөрчлөх гэхээр хүлээж авахгүй тий. Тийм бол тийм биш хүн олоод авал та. Ингэлдээ, тэгэлдээ. Би угаасаа ийм хүн, би угаасаа удаан, би угаасаа залхуу, би угаасаа ийм гэд өөрчлөгдөхийг хүсдэггүй. Тэгэхээр өөрчлөгдөхийг хүсэхгүй, өөртөөгөө нүүр тулахыг хүсэхгүй байвал, өөртөө хариуцлага авахаас зүхтааж байвал таны үр хүүхэд тэр травматай нүүр тулна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол та тэр кармагаа шатаахгүйгээр одоо кармагаа давж туулахгүйгээр одоо энэ хорвоог дуусгаж таны одоо сүнс маань дараагийн төрөлтөө тэр травматайгаа ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө талаараа ярих юм бол одоо энэ өөрчлөлтийг хүсдэггүй, өөрийгөө өөрчлөхийг хүсдэггүй тий. Би угаасаа ийм хүн. За тэгээд тэр ховсод орлоо гэд юу өөрчлөгдөх юм гээд юмд итгэж чадахгүй байгаа, өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүй байгаа хүмүүс маань юу болоод байгаа вэ гэвэл энд ерөөсөө зүхтааж хариуцлага үүрхээс зүхтааж байгаа л гэсэн үг. Өглөө юу амархан бэ гэвэл саяных зүхтаах амархан. Сөрөг зүйлийг хийх амархан тий. За би чадахгүй байна. Энэ зүйлийг би чадахгүй байна гэж хэлээд бууж өгөх амархан, зүхтаах амархан. Харин юу хэцүү вэ гэж эерэг бодол бодох
хэцүү. Эерэг бодол бодоход биднээс энерги хэрэгтэй. Эерэг бодол бодохын тулд өөрийгөө өөрчлөхийн тулд биднээс энерги хэрэгтэй. Биднэрт мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй. Биднэрт энерги хэрэгтэй. Биднэрт хүч хэрэгтэй. Зүхтаахад амархан тий би болохгүй, би угаасаа ийм хүн, би угаасаа тийм хүн гэд зүхтаах амархан. Та магадгүй муухай тий газраас, муухай байшингаас, муухай байрнаас зүхтааж чадна. Та муу хүнээс зүхтааж чадна. Харин өөрийнхөө муу зан чанараас, өөрийнхөө муу травмагаас та зүхтааж чадахгүй. Энэ бол үнэн. Тэгэхээр та магадгүй тэр таалагдахгүй байгаа байрнаас, таалагдахгүй байгаа хүмүүсээс, таалагдахгүй байгаа орчноос та зүхтааж чадна, та явж чадна. Харин та өөрийнхөө доторх травмагаасаа, өөрийнхөө доторх байгаа тэр тайван бус байдлаас, өөрийнхөө дотор байгаа сөрөг зан чанараасаа бид нар хизээч зүхтааж чадахгүй. Хаашаач явсан энэ доторх бидний амар амгалан бид нартай хамт тийшээгээ явдаг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та доторхтойгоо ажиллахгүй бол өөрийнхөө дотоод энэ хүүхэд насны травма, дотоод шарахтайгаа, дотоод энэ амар амгалантайгаа ажиллахгүй бол та Швейцарт очсон ч дэлхийн тэр газрын диважин гэдэг байгаа Швейцарт очсон ч та аз жаргалыг мэдэрч чадахгүй. Яагаад гэвэл бидний дотор байгаа зүйл бидний гадна байгаа зүйлийн тусгал болж байгаа гэсэн. Тийм учраас яагаад хүмүүс ховсод ороод идэгин? Яагаад Pfizer Actim нь өдөрт 5-6 ховс өдөр болгон хийгээд ажлын 7 өдөр 2 ээлжийн ховсчонтойгоор ажиллаад байгаа юм бэ гэвэл энэ зүйл үр дүнтэй учраас үнэхээр Pfizer Actim гэхээсээ илүү та бидэнд хэрэгтэй учраас та бид нар маань травмагаа эдгэж өнөөдөр өөртөө байгаа муу зан чанараа хайж, муу зуршлаа хайж, өөрийгөө гартаа авч, өөрийнхөө тэр сөрөг зүйлүүдээс айдсаасаа арилснараа таны амьдрал сайжрах учраас ховсын эмчилгээ танд хэрэгтэй гэсэн үг. Жишээлбэл та өөрийгөө дандаа тэг өвчин тусчих үедээ интернетээр янз янзын өвчнүүд байна тий. Янз янзын тийм өвчин туслаа гадагшаа явах хэрэгтэй гэдэг янз янзын постууд мэдээллийн 900-д байна тийм үү. Тэгвэл тэр болгоныг та харчаад би өвчин тусчул яана, би ингээд өвдчүүл яана гэдэг хэрвээ танд айдас төрлөө гэж бодъё. Энэ айдсыг та арилгуулахгүй бол айсан зүйлээ татна. Даалт ухамсар юу сайн, юу муухай, юу бодит, юу хуурамч гэдгийг ялгаж чадахгүй. Та айгаад л байгаа бол айсан зүйлээ татна. Тэгэхээр даалт ухамсарт юу байна? Тэр зүйл өнөөдрийн таны амьдралыг бүрдүүлсэн гэсэн. Өнөөдөр таны амьдралд мөнгөний асуудал байна уу? Тэгвэл танд мөнгөний блок байгаа гэсэн. Таны даалт ухамсарт мөнгөний блок байгаа гэсэн. Тийм учраас та өнөөдөр мөнгөний асуудал байгаа гэсэн. Та өнөөдөр хүндлэгдэхгүй, хин нэгнээр хайрлагдахгүй байна уу? Ямар ч хүн сонгосон таны эргэн тойронд байгаа хүн таныг хайрлахгүй байна уу? Хинч таныг хүндлэхгүй байна уу? Тэгвэл та багаасаа хүндлэгдсэн мэдрэмжийг аваагүй, үл хүндлэгдсэн, хаягдсан, гээгдсэн, тоогдоогүй нэглээд гэж хэлдэг тийм англиар тоогдоогүй мэдрэмжийг та өөрийнхөө бие дээрээ бичээд авцсан буюу даалт ухамсартаа бичээд авсан. Одоо тэр мэдрэмжүүд маань өөрийн мэдлгүүгээр тийм нөхцөл байдлыг татаад байгаа гэсэн. Бидний даалт ухамсар дээр ямар мэдрэмж байна? Тэр мэдрэмжийг бид нар өөрсдийнхөө амьдрал дээр авчирдаг. Таны даалт ухамсар дээр ямар мэдээлэл байна? Орчлон ертөнд танд түүнийг өгдөг. Тийм учраас ховс яагаад хэрэгтэй вэ гэвэл та бид нарын багада сонголтгүйгээр эргэн тойрныхаа хүмүүсээсээ олж авсан тэр травма, шарахуудыг илрүүлээд тэнд авсан магадгүй хүндлүүлэгдэж байгаагүй, хайрлагдаагүй тийм мэдрэмжийг авсан гэж бодъё л доо. Тэгвэл тэр багада ерөөсөө хайрлагдаж байгаагүй, хайраар дотож өссөн, хүндлүүлээгүй тэр мэдрэмж рүү тэр бага нас руу ховсын үед очоод тэр үе хаанаас эхэлсэн, танд тэр мэдрэмжийг хэн өгсөн, тэр үед та ямар мэдрэмжийг авсан бүх тэр зүйлүүд дээр яг одоо дахин очоод тэгээд тэр хайрлагдаагүй, хүндлэгдээгүй мэдрэмжүүдийг солиод, өөрчлөөд таны даалт ухамсарыг дахин бичнэ.
буюу reprogram гэж хэлдэг дахин бичнэ. Тэгэхээр магадгүй та тэр үед одоо те би би хайрлагдах ирэхгүй юм байна. Намайг ерөөсөө хинч хүндлэхгүй юм байна гэж та ботоод өнгөд өөр төрөө бичээд авсан байсан бол одоо тэрийг би хайрлагдах хэрэгтэй учраас л одоо тий орчлон ертөнцид би хүн болж төрсөн, би амьтан болж төрчөөгүй, би хүн болж төрсөн гэдэг маань би хайрлагдах хэрэгтэй гэдэг тэр мэдрэмжийг бид нарын даалт ухамсар дээр бичиж өгнө. Ингээд даалт ухамсар дээр бичиж өгсөн учраас энэ програм цаашаад ажиллана. Харин бид нар ховсод ороогүй үед юу болох вэ? Орохгүй бол яах вэ гэхээр орохгүй бол бид нар ил ухамсараараа 1000 зүтгээд тэр даалт ухамсарт 95% бичигдсэн программыг 3%-аараа бид нар өөрчилж нөлөөлж чаддгүй юм аа. 3%-аа та мэдж байгаа. За сөрөг бодож болохгүй, сөрөг зүйл бодож болохгүй, багада би хайрлагдаагүй гэдэг нь одоо би хайрлагдахгүй гэсэн үг биш гэдгийг бид нар ил ухамсараараа 3%-аараа бид нар мэдж байгаа ч гэсэн энд ихэнх хувь буюу 97% нь таны даалт ухамсарт тэр мэдрэмж бичигдсэн бол тэр мэдрэмжийг устгахгүйгээр би энд шинэ мэдрэмжийг бичиж чадахгүй. Өөрөөр хэлбэл та бид нар нэгэн зэрэг цагт хоёр сөрөг эерэг хоёр зүйлийг бодож чадахгүйтай яг адилхан. Хин ч гэсэн яг нэг цаг хугацаанд нэгэн ижилхэн сөрөг эерэг хоёр зүйлийг бодож чадахгүй. Нэг бол сөрөг зүйлийг бодно, нэг бол эерэг зүйлийг бодно, тий? Эерэг бодлыг бодно. Яг тэрнүүтэй адилхан таны даалт ухамсар дээр сөрөг мэдрэмж, таагүй мэдрэмж байгаад хахад та энэ дээр таатай мэдрэмжийг энийг арилгахгүйгээр суулгаж чадахгүй байх нь. Тэгээд хүмүүс юу гэдэг вэ гэхээр affirmation буюу батламж өгс бол надад үйлчлэхгүй. Би зөндөө батламж өгс хэлсэн. Тэг болдгүй юм байлээ. Би зөндөө төсөөлж үзсэн. Үр дүн гараагүй гэж ярьдаг маань бид нар аргаа буруу хэрэгэлсэн гэсэн үг. Энэ даалт ухамсар дээр байгаа тэр таагүй мэдрэмжтэй ажиллаагүй. Тэр хүүхэд наснда авсан таны тэр дотор байгаа мэдрэмж чинь би хайрлагдаагүй, би хайрлагдах эрхгүй гэд хашгирж байхад та эндээс би хайрлагдсан эмхтэй, би хайрлагдах эрхтэй гэж хэлээд ерөөсөө энэ хоёр хоорондоо матчинг хийхгүй буюу хоорондоо таарахгүй байгаа гэсэн нөгөө сөргөлдөө нь үүснэ. Энэ хоёр маань хоорондоо эсэргүүцэл үүсээд хинэн дийлхүү 95% дийлнэ, даалт ухамсар дийлнэ. Тэгэхээр нөгөө бид нарын амьдрал дээр бодит өөрчлөлт ирэхгүй байгаа гэсэн. Тийм учраас ховсын эмчилгээ бол маш гайхалтай үр дүнтэй эмчилгээ. Тэгээд зарим хүмүүс маань бодож байгаа бох тий ховсын эмчилгээ яагаад юм үнэтэй байдгийм болоо гэж зарим хүмүүс маань яриад байдаг. Ер нь бол манайхаа үнэтэй биш штэ. Одоо зүгээр л сэтгэл зүйчийн зөвлөгөө гэхэд л одоо цагийн 150 мянган төгрөгийн үнэтэй байдаг те сэтгэл зүйн зөвлөгөө. Энэ чинь бол сэтгэл зүйн зөвлөгөө биш шүү дээ. Зөвхөн зөвлөгөө өгөөд явуулдаг зүйл биш. Энэ бол сэтгэл заслын ховсын эмчилгээ. Тэгэхээр мэдээж хэрэг сэтгэл зүйн зөвлөгөөнөөсөө бага зэрэг үнэтэй байх гэдэг нь тий. Дээрээс нь манай дээр одоо орс ховсчд байдаг. Тэ орс хэл дээр ховс хийдэг. Монгол хүн ажиллахгүй мэдээж гадаад боловсон хүчин гэдэг бол тэр утгаараа мэдээж цалин өндөр авч байгаа тий. Тэгээд би нэг зүйлийг анзаарсан баттай сайн мэднэ. Би одоогоос 5 жилийн өмнө анх өөрөө ховсонд орж эхлэхдээ тэгээ гадаад хүмүүст ховсод орж байхдаа за тэгээд түүний дараа ч гэсэн Faiz Academy-д ямар хүмүүсийг ховсонд авах уу, ямар хүмүүсчнийг ховсчнаар авах уу гэд одоо шалгаруулад хүмүүстэй уулзалт хийгээд эхэлж би заавал өөрөө орж үздэг байхгүй юу? Өөрөө орж иж тухайн хүнийг би Faiz Academy-ийн ховсчин болох уу, болохгүй юу гэдгийг шийддэг. За ингээ өөрөө орох гээд ингээд төрөл бүрийн гадаад хүмүүстэй ярьж байхад ялангуяа энэ англи хэл дээр ярьдаг одоо тий Америкийн тэгээд Европ гэдэг энэ одоо гадаадын англи хэл дээр ярьдаг ховсчд маань бүр доллараар ярьдаг. Бүр $1000 гэж ярьдаг. Нэг удаагийн ховс $1000 гэж ярьдаг. За тэгэхээр одоо би тэр хүмүүсийг ажилд оруулаад нэг удаагийнх нь ховсыг $1000 тавьбал монголчуудад маань мэдээж хэрэг амар биш тусан тий санхүүгийн хувьд $1000 ч одоо хэд 3 сая 500 мянга хавцаа. Тэгэхээр нэг ховс маань гадаадад тийм үнээр үнэлэгддэг. Яагаад ховс тийм үнэтэй байдаг вэ гэвэл ховсын эмчилгээ маань гайхалтай үр дүнтэй байдаг.
үр дүн сайтай байдаг. Зүгээр нэг сэтгэл зүйн зөвлөгөө биштэй та ингээрээ тэгээрээ за та тэгсэн байна, ингэсэн байна гэнгээ явуулцдаг тийм сэтгэл зүйн зөвлөгөө биш. Энд чи хүний даалт хумсрал руу орно гэдэг чинь хүний энергитэй ажиллана гэдэг чинь өөрөө асар хүнээс их чадвар шаарддаг, маш их энергис хордог ажил. Тэр утгаараа энэ ховсын эмчилгээ чинь дэлхийн нийтэд үнэтэй байдаг юм аа гэдгийг л хэлэх гээд байгаа юм. За тэгээд бид нар одоо энд тэнд хүмүүстэй ярьж байж одоо сүүлд одоо энэ орс хэл дээр ярьдаг хүмүүстэй одоо бид нар сард тэдэн шиг ховс хийлгэнэ, тийм ховсыг танд одоо авчирнаа гэж одоо тийм гэрээтэй байж ич бид нар энэ хямд үнийг авж байгаа. Тийм учраас өнөөдөр танд одоо нэг 200 гаруй мянган төгрөг бол таны тэр өнөөдрийг хүртэл одоо өөрийнхөө бие дээр хадгалж ирсэн тэр травмаг арилгахад энэ мөнгө бол төдийлөн үнэтэй гэж би бодохгүй байна. Яагаад гэвэл эн чинь энэ травмагаас ангижрах юм бол танд ирэх benefits буюу үр дүнгууд нэх. Энэ травмагаас арилгах юм бол та маш олон одоо үр дүнгуудыг авах учраас энэ танд хэрэгтэй учраас энэ зэргийн одоо үн бол үнэхээр боломжийн бөгөөд хамгийн хямд үн гэж би боддог байгаа шүү. За Монголд ч гэсэн биеэрээ ховс хийдэг газрууд байдаг тий. Тэгэхээр 750 мянга, 800 мянган төгрөг гэд байдаг. Гэтэл манайх бол ерөөсөө 200 гаруй мянган төгрөгийн хэмжээнд ховсын эмчилгээг мэргэжлийн гадаад хүн дээр тэгээд орчуулагчтайгаар хийлгэж байгаа. Тэгэхээр та нар маань бас энэ боломжийг ашиглаад бас ороороо энэ дундаас эргэлзээд явж байгаа хүмүүс айгүйх байгаа хаа. Заримдаа бас бид нар ингээд чатанд хариулаа сууж байхад асуугаад яваад байдаг хүмүүс айгүйх байдаг. Зарим хүмүүс хурдан урд нь шийдвэр гаргаад мэдлээ тэгээд ордог хүмүүс байдаг. Ер нь бол янз янз байт юм элэ. Тэгэхээр миний яг ингээд анзаараад харснаар ингээд хямдрал хайгаад юм уу эсвэл хизээ хямдрах бол гэж хүлээгээд эсвэл итгэж ядаад за тэр орчиг тэрний дараа би болъё, энэний дараа болъё гэд яваад байхаар та бидний энэ алт эрдэнэс шиг энэ одоо бидний өдөр хоног маань өнгөрөөд байгаа аахгүй тэр травматаага нэг хоногийн өмнө ч гэсэн тэр травмагаа арилгаж шин цонхоороо тэр одоо орчлон ертөнцийг харвал биднэрт илүү одоо үр дүнтэй байгаа юм. Орчлон ертөнц төр бүх одоо энэ universe төр бүх зүйлүүд байгаа штэ. Бид нар өөрсдөө ямар цонхоор харах вэ гэдэг маань л чухал болчиход байгаа юм. Тэгэхээр бид нар өөрсдөө одоо тэр травматай нүдэрээ тэр одоо харах үнцөг тэр identity өөрсдөө бий болгоод ингээд тэр цонхоороо хараад тэр одоо боломжуудыг л аваад байгаа гэсэн үг. Хэрэг бид нар ховсын эмчилгээнд ороод яг нөгөө ховцчныхаа зөвлөгөөний дагуу ингээд яваад тууштай яваад өөрийнхөө тэр травмануудыг ангижруулж чадах юм бол танд шин боломж, шин санхүү, шин зүйлүүд гарч ирнэ. Өмнө та одоо ингээд юм болгонд уурлаад гараад ирдэг байсан бол ховсын дараа тэхээ болно. Өмнө та хүнд айгүй гомдоол маш энэ одоо цээж маань хүндүр болоод гомдол тэгээл яваад идэг байсан бол та одоо тэхээ болно. Та өмнө одоо өөрийгөө би бол ёстой нэрээ нөгөө азхүү бүтлгүй амтан гэж боддог байсан бол та дараа нь би бол одоо орчлон ертөнцийн одоо бурхны гайхамшигт бүтээл би бол одоо хязгааргүй хайраар заяагдсан гэж бодож явах юм бол энэ бидний нөгөө харах үнцэг өөрчлөгдсөн бид нар өөрийгөө хөгжүүлсэн гэсэн. Өөрийгөө хөгжүүлнэ гэхээр л өглөө 5 цагт босоод фитнест очоод явахыг дангаараа хэлэхгүй юм шүү дээ. Өөрийгөө өөрчлөнө гэдэг бол энэ өөрийнхөө бодлуудыг, өөрийнхөө харах үнцгийг, өөрийнхөө дадал зуршлыг, өөрийнхөө тэр шарах травмануудыг өөрчлөхийг л бид нар багцд нь өөрийгөө өөрчлөх гэж ярьж байгаа тий. Одоо нэг сүүлийн хүмүүс өөрийгөө хайрлна, өөрийгөө хөгжүүлнэ гэж маш их ярьж байгаа учраас энд би зориуд энийг хэлмээр санагдсан. Тэгэхээр хүмүүсийн өрөөсгөл ойлголтоор ихэнх одоо хүмүүс маань тийм одоо ойлголтыг авж штэ. Өөрийгөө хайрлна гэхээр л өглөө 5 цагт босож алхаад эсвэл фитнест очиж хичээллээд байхыг л хэлээд байна л гэж зарим хүмүүс маань ойлгоод байгаа бүгд биш те. Гэтэл яг үнэндээ өөрийгөө хайрлна гэдэг бол энэ өөрийнхөө хуучин бодоод байсан бодлыг өөрчлөх, өөрийнхөө харах үнцгийг өөрчлөх, өөрийнхөө тэр травмануудыг өөрчлөх, өнөөдрийг хүртэл үүрээд явж байгаа тэр карма травмануудаас ангижрахыг өөрийгөө хайрлах гэж хэлээд байгаа. Яагаад үүнийг өөрийгөө хайрлах гэж хэлээд байгаа вэ гэвэл
тэр трама арилснараа таны маргаашийн нэг өдөр ч гэсэн нэг өдрийн өмнө ч гэсэн би одоо гоё мэдрэмжтэйгээр баяр баясгалантайгаар аз жаргалтайгаар би нэг өдрийг ч гэсэн өнгөрөөж чадна гэсэн. Та тэр трамаг эмчилсэн ч эмчлээгүй ч одоо тий орчлон ертөнц бурхан танд хэд наслал гэж заяасан байна. Тэр насыг л наслана. Харин тэр танд заяасан тэр хоног жилүүдийг яаж өнгөрөөх нь та бид нарын гарт байгаа шүү дээ. Түүнийг одоо уйтхар гуниг ганцаардал сэтгэл гутрал одоо уйлж өнгөрөөх үү? Эсвэл тэр надад тэр заяасан 70-80 жилийн амьдралыг би аз жаргалтайгаар өнгөрөөх үү гэдэг сонголт бид нарын гарт байгаа учраас нэг өдрийн өмнө ч гэсэн тэр өөрийнхөө тэр трама сөрөг зүйлүүдээс ангижраад одоо шин сайхан мэдрэмжүүдийг өөртөө бичиж аваад түүнийгээ цэцэглүүлж явах юм бол надад энэ хэрэгтэй учраас нөгөө хин нэгнийг хүлээгээд айгаад эргэлзээд баталгаа нэхээд хин нэгэн батлаад өгчих юм бол тэнд ховсод орох гээд байгаа ч юм шиг тий одоо эндээс Pfizer Academy-х нь таны өмнөөс баталгаа гаргаж өгөх юм бол ингээд гарт нь баталгаа барьж өгөх юм бол та ховсод орох ч юм шиг ингэж бодоод явах юм бол энэ бол буруу хандлага гэсэн. Мэдээч хэрэг яг уу энэ зүйл маань баталгаатай зүйл мөн үү гэж асуулгүй л яг уу гэхдээ л ховсын эмчилгээ маань шинжлэх ухаанаар батлагдсан, нотлогдсон эмчилгээ. За тэгээ Pfizer Academy маань одоо 70,000 дагагчтай 5 жил болж байгаа газар учраас мэдээж хэрэг тэр нэг 1000 дагагчтай газар биш шүү дээ. Тэгэхээр энд бол туршлагатай хүмүүс байгаа. Илүү одоо бид нар чинь жил жилээр ингээд сайжраад явж байгаа. Тийм учраас одоо энэ зүйлүүдийг дахин одоо бүр айж эргэлзээд бүр сар жилээр ингээд яваад байгаа хүмүүс байх юм бол та нар маань өөрсдийнхөө төлөө алхам хийгээрэй гэж хэлмээр байна. За сайн уу Катрина? За манай ховсод орсон үйлчлэгч маань байна. Мундаг шүү гинэ баярлалаа. За тийм байгаа шүү манайхаа. За яриа маань ерөнхийдөө мэдээлэл маань таалагдчихэв үү манайхаа? Ойрд лайв хийгээгүй бүр ярих ч юм их болчихжээ. За та нарт маань ер нь мэдээлэл ихэр таалагдчихээн, ер нь ойлгогдчихээн үү? Асуух зүйлүүд юу байна? Ховсын талаар асуух зүйлүүд юу байна? Юу асуумаар байна? Асуугаад байгаараа манайхаа. За тэгэхээр нөгөө ховсын эмчилгээг сая би травматай холбож ярьлаа. Тэгээ бага насны травма, таны шарах бэрхшээлүүд, таны гомдлуудтай би холбож ярьлаа. Тийм ээ. Тэгэхээр бага насны нэрэ манайхаа нэг гоё мэдээтэй. Pfizer Academy сая нөгөө body therapy буюу тэ нөгөө PFR терапиг сая Дубай хотод Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод амжилттай зохион байгуулсан байгаа. За тэгээд хүмүүс маань ерөөхдөө оролцсон хүмүүс маань маш гоё болоод хөнгөрөөд маш гоё болоод явсан байгаа. Тэгээд хүмүүс маань бас бид нар нэг зураг мураг одоо тэг бичлэгүүдээсээ сошиал дээр тавилмаар байггүй байна гэсэн учраас бид нар тавиагүй шүү. Түүнээс биш тэр нөгөө body therapy яг сая энэ дэр асуусан байна тийм ээ. Body therapy бол Дубайд амжилттай явагдсан байгаа шүү. За нэр хүүхэд төр бас ярий. За ихэнх хүмүүс асуудаг. За хүүхэд ховсод орж болох уу? Манай энэ хүүхэд гэж ёстой нэг залах уу? Хойрог одоо юм сурдггүй, юм сурахтаа удаан зөрүүд гэд эцэг эхчүүд ирдэг манай дээр чатвчдаг. Манай хүүхэд зөрүүд одоо тий удаан яг энэ аавыгаа дураасан гэл одоо ингээд ирдэг. Тэгэхээр хүүхэд 15 нас хүртэлх хүүхдээс та ямар муу зүйлийг харж байна? Тэр зүйл таны доторх гомдлыг, таны доторх байгаа зүйлийг харуулдаг. Тэгэхээр 0-аас 15 нас хүртэлх хүүхдээс та ямар зан чанар харж байна? Тэр зүйл танд байгаа гэсэн. Та хүүхдийг зөрүүд гэж харж байна уу? Таны дотор тэр зам байгаа. Та өөрийгөө бас эмчлүүлэх хэрэгтэй гэсэн үг.
Түүнээс хүүхэд ховсод орж болохгүй гэсэн юм байхгүй. Хүүхэд ховсод орж болно. Гэхдээ хүүхдийг оруулж байгаа эцэг эх маань бас өөрөө ховсод орох хэрэгтэй байдаг шүү. Тэгээд эцэг эхчүүд маань ингэдэг манай хүүхэд удаан сурдаг, энэ сурдаггүй, энэ залах уу, энэ одоо тийм ийм гэд ирдэг. За ингээд яг нөгөө мэрэгжлийн сэтгэл засалч маа нөгөө хүүхэдтэй ярихаараа хүүхэд шал өөр юм ярьдаг. Аав ээж намайг ойлгодоггүй, тэд нар надад өөрийнхөө хүслийг тулгадаг, тэд нар намайг сонсдоггүй гэд ингээд ярьдаг. Тэгэхээр хоёр өөр юм яриад байна тий хоёр талд. Тэгэхээр энд юу ярьж байна вэ гэхээр хүүхдийг бид нар ерөөс ойлгох хэрэгтэй. Тэрийг бие хүн гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй. Хэрвээ танд трама байхгүй бол хэрвээ та сэтгэл зүйн хувьд эрүүл бол таны хүүхэд хүссэн хүсээгүй эрүүл байна. Хэрвээ та трамагаараа дүүрэн бол харамсалтай нь шарах трамагаар дүүрэн шархалсан хүүхдийг та хүмүүжүүлнэ л гэсэн үг. Бид нар хүүхдэд хүмүүжүүлэхдээ ганцхан хоол өгөөд ганцхан хүмүүжүүлдэг юм штэ. Бид нар хүүхдийг хүмүүжүүлэхдээ өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө шарах тарамааг, өөрийнхөө дадал зуршлыг, өөрийн гэсэн бүх зүйлээ хүүхдэд өвлүүлж өгдөг. Тийм учраас та хүүхдээ сайн хүн болгоё гэж бодож ивэл та хүүхдээ эрүүл сарвал одоо тийм сайн иргэн болоосоо гэж бодож ивэл өнөөдөр эцэг эхчүүд та минь өөрсдөө сэтгэл зүйн хувьд эрүүл болох хэрэгтэй шүү. Сэтгэл дотор байгаа тэр багын гомдол, шарах, айдас тий танд юу байна багтаа авсан. Ялангуяа аав ээж нар маань социализмын үед маш их шарахыг авсан байгаа. Маш их эцэг эхчүүд одоо нөгөө limited юу гэдэг үлээ нөгөө нэг тийм талоноор бараа өгдөг үе байсан шүү дээ. Талоноор бараа өгдөг үед, талхаа ойчрлж авдаг үед юм дуусна, юм хүрхгүй, хоол хүрхгүй. Тэгээд эцэг эхчүүд хоорондоо маргалддаг. Тэгээд нэг хэсэг манайхан солонгос явсан тий. Аав ээж хоёрынх нь нэг нь солонгос яваад өгчин. Хүүхэд юу гэж ойлгох вэ гэвэл хүүхэд миний аав ээж хоёрын хөөрхөн амтан мөнгө олох гэж солонгос явсан гэж ойлгохгүй шүү дээ. Хүүхэд би хаягдчлаа, би одоо намайг орхиод явчлаа гэдэг трамаг хүүхэд аавна. Түүнээс биш хүүхэд манай аав ээж маань амьдралын төлөө солонгос явлаа одоо тий ингэж явлаа гэж ойлгохгүй. Тийм учраас энд шарах бас бий болсон гэсэн үг. Гих мэтчлэн тэр бага наснд бүх учир байгаа. Өнөөдөр таны амьдралд ямар асуудал байна? Уг шалтгаан тэр нөгөө фундаментал гэдэг чинь фундамент үндэс суурь нь бага наснд байгаа. Бага наснда авсан шархнаас болоод өнөөдөр таны амьдралд асуудал байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас эцэг эхчүүдтэй би хэлэхэд хүүхдийг одоо тийм одоо нэг өөрчлөх гэж яарахаасаа илүү эцэг эхчүүд маань өөрсдөө бас ховсод ороод дотоод тэр шарах трамагаа эмчилжүүл хүүхэд яг тэр хэмжээгээр өснө. Бид нар хүүхдэд зөвхөн хоол унд өгж өсөхгүй бид нар өөрсдийнхөө майндсет, сэтгэлгээг, трамаг, үзэл бодлыг бүгдийг бид нар өвлүүлж өгнө. Тийм учраас өөрсдийгөө эхлээд өөрчлөх, засах хэрэгтэй болно гэсэн үг. За яг хүүхдэд шээс задгаарах те нөгөө хүүхэд орондоо шээх хүүхэд eerих тэгээд хүүхэд нөгөө янз янзын яг хүүхдийн өөрийнх нь зүгээс шалтгаалаад байгаа тэр зүйлүүдэд бол хүүхэд дангаараа бас орно. Ихэвчлэн хүмүүс юу гэж хэлдэг вэ гэвэл хүүхэд маань зөрүүд хүүхэд маань миний үгийг сонсохгүй байна, миний үгэнд орохгүй байна гэж ирдэг учраас энэ жишээг та нартаа бас тайлбарласан юм шүү. За манайхан асуултууд асуусан байна. Хариулъя. За ховстоо орсны дараа сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үү гэж байна. За ховсын орох үйл явцыг хэлчихье тий. За эхлээд цаг авна. За цагаа авсны дараа одоо Орос ховсчин маань орчуулагчтайгаа нэгэн зэрэг Google Meet аппликейшнээр ороод ирнэ. За ингээд та нар яг намайг хараад сууж байгаа шиг яг ингэж ийм одоо хэмжээтэйгээр намайг ховсчин маань хараад одоо оншилгооны хэсэг маань эхэлнэ. За ингээд танаас та ямар зовиртой байна, ямар мэдрэмжтэй байна гэж танаас шаардлагатай бүх зүйлүүдийг авч оншилгоо маань явагдана. За ингээд нэг 10 минут орчим оншилгоо явагдсны дараа таныг трансын байдалд оруулж эхэлнэ. За одоо ингээд нүдэ анаад одоо нөгөө нэг трансын байдалд оруулаад за үргэлжлүүлээд ховсод оруулна.
За ингээд ховсод оруулаад бүх юмнуудыг ингээд хийгээд дууслаа. Дууссаны дараа танд юу гэж хэлэх вэ гэвэл ерөнхийдөө ихэвчлэн зарим хүмүүс маань зарим нэг шаардлагатай одоо нөгөө дааврын өөрчлөлттэй, стресс ихтэй хүмүүс байх юм бол одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бичиж өгдөг. Одоо нөгөө эмч жор бичиж өгдөг шиг хүнсний нэмэлт одоо бүтээгдэхүүн те магний байд юм уу, ашваганда байд юм уу, юу байдгийг тийм нөгөө дааврын өөрчлөлттэй хүмүүст зориулсан тийм эмчийн нөгөө жор шиг тийм юм танд санал болгоно. Тэдэн сар ашваганда уу одоо тий тэгээд одоо өөр юу байдгийг магний уу гэд танд тохирсон юмыг зөвлөж болно, зөвлөхгүй байж болно. Хүн болгоны кейс өөр шүү дээ. Тэгээд тийм юм уугаарай. Тэгээд шаардлагатай байх юм бол танд тэдэн сарын тэдний өдөр дараагийн оролтон дээр ир гэж хэлнэ. Ингээд та оролтоо цээжилж авлаа. Шаардлагатай танд нөгөө уу гэсэн нэмэлт бүтээгдэхүүнийг бичиж аваад тэгээ таныг одоо юм хүм харахгүй унтаарай гэсэн бол утас мутас харахгүй унтаарай гэсэн бол утас муцаа харахгүй унтан тэр давстаа усанд ороорой гэсэн бол давстаа усанд ороод ванд ороорой гэсэн бол ванда ороод ингээд нөгөө хий гэсэн юмыг хийгээд тэгээд та унтнаа гэсэн үг. За ингээд дараагийн оролтондоо эргээд ирнэ гэсэн үг. Нэг ийм процесс одоо ховсод явагдана гэсэн үг. Түүнээс биш ховс бүр нэг амар айгаад нэг юм хом тань зохиж мохоол тэгээ та ингээд юу ч мэдгүй ухаан ардаад тийм юм бол биш те. Энэ бол шинжлэх ухаанаар хийгддэг ховс таныг трансад оруулаад бид нарын нөгөө тархийг те бид нар одоо бета төлөвдөр байдаг шүү дээ. Тэгэхээр аажмаар бид нар альфагаасаа бид нар одоо бета дээр байгаа. Тэгэхээр аажмаар альфагаасаа тета төлөв рүү очоод тэгээ тета төлөв дээр бид нараа нөгөө бага насанд мартсан сансан бид нарын бичиж авсан бүх зүйлүүд бид нарын тархины тета төлөв дээр гарч ирдэг. Өөрөөр хэлбэл ийм ямар нэгэн ийм нөгөө хэлбэлцэл байхгүй ийм жигд болсон ийм одоо тархины хэлбэлцэл дээр тэр зүйлүүд гарч ирдэг байхгүй юу. Тэгээ яг энэ хэлбэлцэл буюу бид нарын нөгөө унтах сэрхийн зааг дээр байгаа энэ үе дээр бид нарын одоо хэлж байгаа бүх зүйл програм болж бичигддэг учраас ховсын эмчилгээ үр дүнтэй гээд байгаа нь ийм учиртай юм аа. За саяхан асуусан байла. Сарангойгийнхаа асуултанд хариуллаа гэж бодож байна. За Анжи төлбөр хэдвэ гэсэн байна. За төлбөрийн мэдээллийг манайхаа чатаар авчаарай. Түрүүн бас би нэг хальт хэлсэн тий. Тэгээд ерөнхийдөө чатаар цаг аваад чатаар төлбөрийн мэдээлэл аваарай гэж хэлмээр байна. За хамгийн их асуудаг асуулт саяын доор бас байна. Ховсод хэдэн удаа орох вэ гэдэг асуудал байна. Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт. За ховсын эмчилгээнд яг одоо таныг одоо үзээгүй, онцлоогүй байж тэдэн удаа гэж хэлэх боломжгүй. Ховсод ерөнхийдөө дунджаар 1-4 удаа ордог. За хэрвээ таны одоо асуудал айдас байх юм бол би өндрөө сайн, би үхээ сайн, би өвчин тусгай сайн гэдэг айдас байх юм бол 1 удаагийн ховс хангалттай. Хэрвээ таних тийм биш сэтгэл түгшил, бага насны траума, дээрээс нь нэмэгдээд сэтгэл гутрал, нэмэгдээд одоо юу байдгийг ингээд ийм олон асуудал байх юм бол та 3 удаа орох шаардлагатай, 4 удаа орох шаардлагатай гэсэн. Тэгэхээр та анх таныг ховсчин маань оншилох үед ерөнхийдөө та хэдэн удаа орох маань барагцаагаар тодорхой болно гэсэн. Тэгэхээр тэр үедээ ховсчингоосоо би хэдэн удаа орох вэ гэж асуух хэрэгтэй гэсэн үг ховсын дараа гэсэн үг. За зул дэги 10 жил нойрны юм ууж унтдаг хүн ховсод орж болох уу гэж. За ховсод орж болно. Ховсод бүх хүн орж болно. Эрэгтэй, эмэгтэй, жирэмсэн, хүүхэд бүх хүн орж болно. Ганцхан сүрэг орж болохгүй тохиолдол байдаг ховсод. Тэр нь юу вэ гэвэл сэтгцийн эмгэгтэй хүн ховсод орж болохгүй. Өөрөөр хэлбэл сэтгцийн эмгэгтэй гэж одоо сэмүүтээр онцлогдсон тий одоо нөгөө сэмүүтээр сэтгцийн эмгэгтэй гэж онцлогдсон өөрийгөө барьж дийлэх чадваргүй хүн ховсод орж болохгүй. Босод бүх хүн жирэмсэн, настай, залуу, хөвгшин бүгд ховсод орж болно. Тэгээд хамгийн гоё нь ховсод орсны дараа сөрөг нөлөө гэж байхгүй. Ерөнхийдөө бүх хүн ядаж 1 удаа ороосой гэж би боддог. Яагаад гэвэл бид нарын мэдхгүй траума ховсын үед гарч ирж идэг. Жишээлбэл таныг 1 настай үед чинь
ээж чинь гэрт чинь цоожлоод нэг настай үед нөгөө дээр үед айгуух цоожлдог байсан те. Цоожлоод яваад өгсөн гэж бодъё. Мэдээж хэрэг ээж нь ажил юм хүмүүнд явцсан байгаа штэ. Тэр үед хүүхэд юу гэж бодох вэ гэвэл тэр үед хүүхэд айж болно те. Нойрноосоо сэрээд ганцаараа хаалга цоожтой гэртээ айсан байж болно. Тэр үед хүүхэд юу гэж боддог вэ гэвэл би ганцаараа үлдлээ. Би одоо энэ орчлон ертөнц бол аимшигтай, хүмүүс бол айдастай гэдэг том травматай үүсдэг. Энэ травмаг тэр хүүхэд нэг наснда авсан. Гэхдээ тэрийг өнөөдөр тэр хүн санахгүй байж болно те. Хаа байсан нэг наснда болсон юмыг санахгүй штэ. Гэтэл ховсод ороод ирэхээр ялангуяа тэр түрүүний гэрэлт гэдэг хүн асуусан байсан. Тэр body therapy дээр ороод ирэхээр хүн сандаг. Ингээд бүр яг тэр үед байсан хүүхэд юм шиг уйлж муулаад, орилж морлоод яг нөгөө нэг настай хүүхдийн реакцийг гаргаж эхэлдэг. Тэгэхээр энэ маань бид нар нөгөө мартсан байгаа зүйлийг даалт ухамсар маань гаргаад ирж байна гэсэн. За тэгээд ховсын үеэр зарим хүмүүс маань бөөлждөг, зарим хүмүүс маань ингээд хихрээд идэг, зарим хүмүүс маань ингээд толгойн амар дүүрж ингээд энэ хаваар ингээд дүүрж өвддөг ховсын дараа. Энэ зүйлүүд одоо хэвийн энэ бол 2 өдөрт зүгээр болдог гэсэн. Зарим хүмүүс тэхгүй ч яж болно. Энэ нэг хувь хүн болгон өөр учраас заавал та одоо бөөлж живэл ховсын үеэр та бөөлдсөн бол үр дүнтэй гэсэн зүйл байхгүй. Хүн бол хүн болгоны нэг өгдөг реакшн гэдэг юу л юм уу? Монголоор реакц. Хүн болгоны реакц өөр. Тийм учраас ийм зүйлүүд бас ховсын үеэр болдог шүү манайхаа гэж хэлмээр байна. За ингээд ерөөхдөө өөртөө ихтгэлгүй хаагдмал хүүхэд зүгээр болж болох уу? Баяр асуусан байна. За хүүхдийг оруулж болно. Хүүхэд хэдэн настай вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт нь энэ өөртөө ихтгэлгүй хаагдмал байдал бол түрүүний миний хэлсэнчлэн бас эцэг их дотор байгаа зарим нэг шинжүүдийг хүүхэд харуулж ядгаа. Тийм учраас эцэг эхчүүд маань бас ховсод орох хэрэгтэй. За тэгээд бүр манай дээр бас нэг кейс байна. Би энийг яриад тэгээд ерөнхийдөө лайва өндөрлөө те. За нэг кейс бас манай дээр байгаа. Нэг гадаадаас нэг хүүхэд манай дээр орсон. За өсвөр насны хүүхэд 12 настай хүүхэд байн үхэх талаар боддог. Хидэн удаа үхэх оролдлого хийж байсан. За тэгээд тэр хүүхэдтэй ингээд уулзалт хийгээд нөгөө ховсчин маань ингээд хийсэн чинь аав ээж хоёрын салалт тэр хүүхдийн зэтгхүүд тэгж нөлөөлсөн байгаа. Тэгэхээр аав ээж хоёр нь багт нь салаад явсан бид нар уулзж байгаа юм чинь хүүхэд маань юу ч бодоогүй гэж эцэг эхчүүд бодож болохгүй. Хэрвээ эцэг эх хоёр маань хоёр тишээгээ болсон бол тэнд хүүхдэд траума үүссэн байгаа гэсэн. Тэр хүүхдийн траума амар их болоод тэр хүүхэд 12 настай хүүхэд бодоод үзтээ оролдлого хийсэн байж тээ. Тэгээд тэр хүүхэд би аавдаа дургу би аавыгаа үзээ яд чинь би аавыг алахыг хүсэж байна гэдэг үгийг хүртэл ховсын үеэр хэлээд л байсан. Тэгэхээр энэ зүйлээс бид нар юуг ойлгож болох вэ гэвэл энэ бол маш гүн траума байна тийм маш гүн траума хүүхдэд хаанаас үүссэн байна? Эцэг эхээс үүсэж байна. Эцэг их хоёр тишээгээ болсноос болоод хүүхдэд тийм том шарах үүсээд өнөөдөр хүүхэд аавыгаа үзэн ядах гэдэг мэдрэмж маш том тийм сөрөг мэдрэмж үүсээд тэгээд би аав ээжээгээ үзэн ядчихин би аавыгаа алмаар байна гэж ярьчихсан. Тэгээ ийм том одоо зүйлүүд тэгэхээр энэ хүүхэд те цав цагаахан тэр хүүхэд маань тэр гэрийн орчноос ийм том сэтгэлийн шарахыг авч байна. Тийм учраас хэрвээ ийм зүйл байгаа бол хэрвээ бага наснд ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байсан бол заавал ховсод орж энэ мэдрэмжийг авч хаюулах хэрэгтэй биесээ. Ялангуяа одоо хүчирхийлэлд өртөж байсан охтууд байх юм бол багтаа өртөж байсан байх юм бол ичиг санаа зовох шаардлагагүй та нар маань магадгүй жирийн хүмүүст хэлэхээс санаа зовдөг байж болно. Мэргэжлийн ховсчинд хэлж болно шүү дээ. Мэргэжлийн ховсчин чинь таны кейсийг ямар нэг хүн хүнд хэлэхгүй дамжуулахгүй тэр чин сурцсан хүн гэсэн үг тий байнга л тийм кейс сонсож байгаа хүн гэсэн үг. Тэр мэргэжлийн хүн дээр ирээд та тэр зүйлээ яриад тэр үнэн багтаа болсон явдлаа яриад тэр өөрийнхөө авсан тэр мэдрэмжийг аваад хаюух юм бол тэр өнөөдрийн таны амьдрал эр хүнтэй
харилцаанд нөхөртөөгөө харилцаанд чинь нөлөөлнө. Та нар маань төсөөлөхгүй байх. Миний тэр багада болсон юм тэгээ болоод өнгөрцөн би мартцсан гэж бодож байгаа байх. Гэхдээ даалт ухамсар мартахгүй. Энийг бүгдийг биедээ бичээд авсан байгаа. Тэгэхээр энэ биедээ бичээд авсан байгаа мэдрэмж өнөөдрийн таны амьдрал дээр үүнийг алга болгох хүртэл нөлөөлнө. Тэгэхээр нөгөө миний түрүүний хэлээд байгаа нэг өдрийн өмнө ч гэсэн энэ травмаг арилгуулж сайн сайхан амьдрах хэрэгтэй. Тэр маань та нарт хэрэгтэй гэдэг байгаа маань ийм учиртай. Тэгэхээр тэр бод чинь миний 3 настайд болсон штэ. Тэгээ би тэрийг мартсан штэ. Би тэгээ тэрийг уучлсан штэ гэж бодож болохгүй. Бага насандаа болсон травмаг, бага насандаа авсан травмаг сэтгэл заслын эмчилгээ хийхгүй бол тэр өөрөө аяндаа алга болдгоо маа. Тэр ингээд бид нарын сэтгэл биедээр хадгалагдаад бичигдээд байж идэг. Миний өнөөдрийн амьдралд бид нар мэдхгүй ч гэсэн тэр өнөөдрийн таны амьдралд нөлөөлж байд юм аа. Хэрэв мөнгөтэй холбоотой травма байвал өнөөдөр таны мөнгөнд нөлөөлж байгаа. Хэрэв тэр чинь таны аав ээжтэй холбоотой асуудал байсан бол өнөөдөр та өөрийнхөө гэр бүлтэйгээ асуудалтай байгаа. Хэрэв тэр травма маань одоо саяных миний хэлсэнчлэн те хүчирхийлэл ч юм уу тийм муухай зүйл болсон бол өнөөдөр таны амьдрал том болцсон тэр зүйл болохгүй ч гэсэн та эр хүнтэй харилцаа таагүй, эр хүмүүсийг та дотроо нэг л ирчүүд бол муухай гэж бодох ч юм уу, иймэрхүү байдлаар илэрж байдаг юм шүү. Тийм учраас энэ ховсын эмчилгээгээр бид нар тэр бичигдсэн сөрөг мэдрэмжүүдийг биеэсээ авч хаях нь биднэрт одоо маш их хэрэгтэй. Тийм учраас одоо энэ ховсын эмчилгээнд та нар манаас ороод өөрсдийнхөө бага наснда юу болж байсан хүн болгоны одоо бага наснд шарах травмаагүй хүн байгаа гэж би хэлж чадахгүй. Бүх хүнд травма байгаа. Тийм учраас тэр травма шарахыг та нар манаас эмчлүүлээрэ гэж хэлмээр байна. Тэгээд хэрвээ та нарт асуух зүйлүүд байх юм бол манай Faiz Academy чат руу хизээж байсан хамаагүй бичээд үлдээч. Бид нар харангуйтаа шууд хариу бичнэ. За гэрэлт гоо биедэр хийгддэг эмчилгээ за body therapy-г асууж байна. Монголд хийх арга хэмжээ авах уу гинэ. За цэгийн маргаашийн цаг авъя гэсэн мэн. За та манай пэйж руу чат бичээрэй дээр. Манай пэйж руу цаг авъя гэж биччих юм бол тэгээ танд цаг өгнө. За ингээд өнөөдөр миний ховсын талаар өгөх мэдээлэл маань ерөнхийдөө үүгээр дуусгуур болж байна. Тэгээд та нар манаас бүгдээрээ энэ хүртэл анхаарлаа хандуулж өөрийнхөө үнэтэй сайхан цаг заваа зориулж үн цэнтэй цаг хугацаагаа гаргаж энийг сонссон ч энэ мэдээллийг авсанд та нартаа маш их талархлаа. Та нар маань бүгдээрээ сайхан амраарай. Тэгээд хэрвээ таны эргэн тойронд түрүүний миний хэлсэн шинж тэмдгүүдтэй хүмүүс байгаа бол хэрвээ танд түрүүний миний хэлсэн шинж тэмдгүүд байгаа бол та өөрийгөө хайрлаарай. Заавал өөртөө хайртай байгаарай. Заавал мэрэгжлийн хүмүүсээр энэ бага насныхаа шарах травмуудыг арилгуулаарай гэж би хэлмээр байна. Ховсод орох нь та бид нарт маш их хэрэгтэй юм шүү гэж хэлмээр байна. Тэгээд бүгдээрээ сайхан амраарай. Ховсын эмчилгээний үн болон ховсын эмчилгээний цагийг манай Faiz Academy чатаар аваарай. Тэгээ бүгдээрээ сайхан амраарай. Баяртай.